За, сайн байцгаана үзэгчдээ. Бидний үзэж байгаа цаг мөчийн мэндийг та бүхэнд хүргэж байна. Bucket List Talk ярилцлагын маань шинэ дугаар цоо шинэх орчноос та бүхэнд хүрч байгааг та бүхэн харж байгаа. За, бид бүхэн Start Lizzy студиэс та бүхэндээ одоо дугааруудаа энэ дугаараас эхлэн бэлтгэн хүрэхээр болсон байгаа. Тэгээ хамтран ажиллаж байгаа Start Lizzy хамт олондоо баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Ястай яг наад мэдрэмжийг чинь мэдрэхгүй тулд өнөөдөр хүртэл амьдрсан байдаг байгаа шүү. Ямар нэгэн зөв үйлдэл шууд мэдрэгдгүй ч гэсэн маш үр өгөөжтэй байдаг гэдгийг би өөрөө мэдэрсэн болохоор тэр тухайн үед хийсэн алхам бүрдээ би одоо баяртай байдаг. Боломж гэж харах юм бол бүх юм боломжтой байхгүй юу? Боломжгүй гэж бодох юм бол уучлаарай бүх юм боломж. Тэр хоёр хүн сална уу, нийлнэ үү, унтна уу, байна уу? Тэр яг бидний амьдралд ямар хэрэгтэй юм те. Тийм юм их санагдав. Зөв гэж бодсон юм а зөрөгтэйгээр хийдэг байх л хэрэгтэй. Яагаад гэж дараа нь харамсахгүй тулд уучлаарай авилгал гэдэг зүйлийг яг хатуугандаа бол увайгүй бизнесмен өөрсдөө бий болгоцсон байдаг зүйл байхгүй юу? Яг тухайн үед би яамаар байсан гэхээр би зүгээр тэнд үйлдвэрлэсэн бүх хувцас талбайг өөрсдөө цацмаар санагдчихсан байхгүй юу? Сонгуул очиж өгдөг бол чамд утаа гэж гоншгох хэрэг байхгүйсэн. Яг үнэ. Тэ? Тэгэл яалчгүй. Тэ бид нар ярих л ёстой зүйл байхгүй юу? Болчиход байгаа маа. Тоглолтгүй байна. Цагаа үнэхээр хангалтгүй байна. Бааны бидэнд хэдэн минут байна? Өмнө болцсон уу? Нэг 15 минут ярьчих боломж байна уу? Please. За, өнөөдрийн маань дугаарт маш гайхалтай түүхийг ярихаар өргөдөн оролцож байгаа Exclusive брендийг үүсгэн байгуулагч хатагтай Майз Цэцэг хүрэлцэн ирсэн байна. За, Майз Цэцэгч урилга маань аваад зорин ирсэнд танд маш их баярлалаа. За, маш их баярлалаа. Юуны өмнө шинэ студид шинэхэн одоо зочин нь болоод эхний дугаар дээр оролцож байгаа бас баяртай. Exclusive гэдэг брендийг манай үзэгчд, хэрэглэгчд манаас сайн мэдж байгаа. Тэгээд миний хамгийн ихний асуулт бол за энэ Exclusive брэнд одоо үүссэн тэр түүх энэ бүхэн ер нь яаж эхлэв? Яагаад анх энэхүү брендийг үүсгэн байгуулах болов? Тэгээ өнөөдөр их хүртэл яг ямар одоо процесс уналт босолтыг тоолов? За Exclusive брэнд гэж ярихаар яах яраггүй нэгэн түүхийг л ярих хэрэгтэй болд юм л та. Маш товчхондоо бол Exclusive брэнд бол манай гэр бүлийн зовлон дээр бий болсон брэнд гэж бас хэлж болно. Тийм ч болохоор энэ брэнд амжилттай байхын төлөө чин сэтгэлээсээ бас одоо хүсэж ирсэн юм болоо та. Энэ хүсэл, тэмүүлэл, зорилт маань ингээл өнөөдрийг хүртэл болсон бүх үйл явдлууд л өрнөсөн байх гэж боддог. Манайх Польшид 20 жил болоод яг манайхч гэж би өөрөө 20 жил болоод Монголд ирсэн байдаг. 2008 оны одоо яг Олимпийн авраг Монголын анхны Олимпийн алтан медальтанд хүрэхэд яг тэр цаг үед би Монголдо ирж ирсэн. 20 жилийн дараа. Тэгээ манайх 3 хүүхэдтэй. Манай гэр бүлийн лавгийн баясгалан Германд хувцсны зураач дизайнераар төгссөн. За манай гэр бүл Польшид байхдаа бас массын оюутны үйлдвэрлэл эрхэлдэг байсан. 20 гаруй хүнтэй ийм бас нэг хөрхэн жижигхэн оюутлын цех ажилладаг байжгаад тэгээд одоо Монголдо ажиллах урилга аваад за мэдээж хүний нутагт олон жил хүмүүс амьдраад ирэхээр өөрөө ирэхгүй их орон руугаа тэмүүлдэг, зорьдог. Сурсан мэдсэн болгоноос их орныхоо хөгжил дэвшилт одоо нэмэр болъё ч гэдэг юм уу эсвэл нас яваад ирэхээр ингээл хүний нутаг гэдэг бол хүний л нутаг байдаг шүү дээ. Тэгээд тэр утгаараа Монгол руугаа ирцгээсэн. За тэгээд Монголд гоёо гэд ноолуурын
үйлдвэр ноолуурын брендийг тэнд манай хүн ажиллаад хүүхдийн брэнд гэж тухайн үед бол гаргаал тухайн үед бол бас нэлээд өрхөн одоо өөрчлөлтүүдийг хийж исэн. 2009 оны 8 сарын сүүлээр юу гэдгийг одоо ингээд тэр үед анх Гвендо Монгол ямар сони юм бэ гэдэг юу бодол төрж орж ирсэн. Манай хүн орой бүр шүн 1-2 цаг болчиход хахад гэртээ ирдгүү. Тэгээ би яг хаашаа ярихаа мэддгүү. Уул нь ирэх хэрэгтэй байдаг. Утсан руу залгасан чинь утас нь холбогддгүү. Тэгээд би цагдаагийн газрууд руу ярьсан чинь одоо нэлээд шоолонго манайх чинь тухайд нөө хаавуулд амьдэрчсэн харьяа дүүрэг буюу хаавуулынхаа цагдаагийн хэлтс рүү залгаж ирсэн. Тэгэхэд одоо тэгээ нас биеинд хүрсэн та 7 хоногийн дараа ирэхгүй бол 7 хоногийн дараа та мэдээлэл өг те эсвэл одоо танаас цуцсан ч юм уу гэдэг нэг айгуу тийм хошин маягаар ингээд явсан. Тэгээд имлгүүд рүү би ярьж исэн юм а. Яагаад тэгэхээр ингээд хүн бас нэг өөр ирэхгүй мэдрэмж совин гэж байдсан байлаа. Ингээд яриад л гэсэн. Би тэгээ тэр шүн ерөөсөө унтаж чадаагүй л те. Гигэлзэл нэг л юм ингээд нэг юм мэдрэгтэй л гэдэг юм уу. Тэгээд 7 өнгөрч явахт уцнаас нэг танихгүй уцнаас залгаа та баясгалан гэж хүнийг мэдхүү, та эхнэр нь үү гимтэлт байна. Та ирэх үү гэл. Тэгэл яг яаж утснаа мэддэггүй ямар ч гэсэн машина унаад утсан байдгийн. Тэгээ очиход гимтлийн имлэгт ингээ коридорт манай хүн тэгээ бүр ганцхан гуталтайгаа чармаа шалтан өөр хувцсгүй ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээ бүр ингээ би хараад бол таниагүй нүүр нь бүр ингээ автхаад бүр хав автхаа болчихсон ингээд. Гэхдээ тэгээ энэ одоо яач юу болсон гэл. Тэгээ хүмүүс бол манай хүнийг согтуу байсан л гэж бодоод ах шиг байна. Согтуу шоудаад ингэсэн гэл. Гэтэл яг үндэ тийм байгаагүй. Таксинд суух гэл ингэтэл хойноос нь ингээл нүдрүү нь хүчтэй нэг юм цогсон гэл. За тэгээд бид нар ингээд ямарваа нэг юм маш ингээд хүлцэнгүү гэдэг юм уу хүлээн зөвшөөрдөг гэдэг юм уу би тухайн үед бүр ингээд цагдаа нараас энэ ингээд тэ юунаас болов яагаад гэд тэгэхэд цагдаа хэлсэн хичээ харин ч та нөхөрчин амьд ингээд гарсан та баярлах хэрэгтэй энэ нэтгийн хэл аимшигтай хэрэгүүд гарч ийн гэд тэгэл тухайн хэргийн болвол эзэн олдоогүй гэхдээ ингээд яг хүний амьдрал тийм тохиолдолд ирэхээр тэр хэргийг ингээл сөхөөл тэ нөхрийгөө ингээл дахин мэдүүлэг өгөөл зовоогоо байх айгу одоо хэцүү байсан. Тэгэхээр энэ тэр хэцүү үеэс ингээд гарахыг л бодож байсан. Тэгээд гэртээ ингээд ирэхэд ингээд манай хүний зан арин шиг бас ингээд айгу өөрчлөгдсөн юм шиг ингээд хүн бол юм болгоныг айгу ингээл хараад ингээд ажиад байгаа. Тэгэл яхад ингээд манайх чинь 3 хүүхдээ нөгөө 2 баг маань дэрсгэн 1 насны зөрүүтэй ингээд гүйлдээл ингээд урд нь бол ингээд инээгээл өхрөөл тэ тоглодог байсан бол тухайд манай битгий гүйлдээ тэ битгий гүүгээдээ ингээд нүд ирээлжлээд байна гэл айгу ингээд нэг уцаартай ч юм уу тэ айгу ингээд тэгээд би ингээд нүдээ ингээд дарж ингээд үзэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нэг нүдээр хүн ингээд хорвог харах айгу цуцтай юм байлээ. Тэгээд за гэрт хэрвээ ийм байдалтай удаан байх юм бол ер нь айгу хэцүү байдалтай яах юм байна. Яг тэгэхээр тэр хүн чинь ингээд нүдэрээ ажил хийдэг хүн байхгүй те зурна загвар зохион бүтээн дизайн энэ болгон чинь ингээд хүний нүдтэй маш холбоотой. Тэгээд би тухайд нөхөртөө за хоёлаа чиний гоёод нэг санал болгож байсан эксклюзив гэдэг брендийг санал болгож байсан. Тухайд яагаад тэгэхээр хүний амьдралын хэрэгцээний 90% нь оюун бүтээгдэхүүн байдаг байхгүй. Одоо ингээд бид нар ч гэсэндээ ингээд шкафанд хувцас харахаар хувцсны өсрөл 5 хүрэхгүй хувь нь ноос ноолуур арьс ширэн бүтээгдэхүүн байдаг. Бусдын дандаа оюун бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр нэгэн л зах зээл дээр эрэлт хэрэгцээгээ бодоод оюун бүтээгдэхүүн гоёо оюун бүтээгдэхүүн гаргах юм бол илүү хэмжилтэнд хүрнэ гэд манай санал болгох тухайн тэр санал нь дэмжигдээгүй. Тэгэхээр за хоёлаа энэ төслөө одоо төсөл гэж яриа шүү дээ. Энийг хоёлаа юу болгоё гэж. Өөрсдөө хий. Яа тэгэхээр тэр хүнийг сатааруулах хэрэгтэй байсан байхгүй. Би чинь тухайн үед 3 хүүхдээ хараад гэртээ байдаг. Аль болох ингээл нөхрийнхөө хийж байгаа бүх юмыг ингээд дэмждэг. Угаасаа манайх Польшид байхдаа оёдлын үйлдвэртэй байсан. Би чинь бол хувцсны зураач дизайнер биш. Би бол оёдлын салбарын хүн биш шүү дээ. Би чинь олон улсын зах зээл судлалаар төгссөн. Магистр зэрэгтэй Польшид төгссөн ийм хүн байхгүй. Тэгээд хоёлаа ерөөсөө л энийг хийгээд. Тэгээд миний хувьд бол анх за тэр ажлын байр ингээл тийм юм юусаа бодогдож байгаа. Тухайд надад юу бодогдож ирсэн гэхээр би нөхрөө л сатааруулах юмсан. Энэ зовлонгоос нь зовлон штэ тэр чинь. Тэ ингээд сэтгэл зүйн болон ингээд маш хүнд гимтсэн. Тэгээ энэ гимтлээс нь гаргахын тулд одоо нэг юм хийх хэрэгтэй, сатаарах хэрэгтэй тэ. Тэгжил анх эксклюзив гэдэг брэнд маань үүсгэн байгуулагдчихсан юм да. За тэгээд эксклюзив гэдэг нэрнээсээ ч гэсэн гадаад нэртэй. Яагаад гадаад нэртэй байсан бэ гэхээр бид нар зөвхөн Монголд биш дэлхийд танигдсан тэ брендийг магадгүй хүсэж исэн болов. Тэр ч анх энэ компаниг
хоёрхан нэртэй очижсэн байгаа байхгүй. Exclusive, elegant гэд хоёр нэртэй. За тэгээд анх бүртгүүлэх гээл ингэж яг миний урталд ч А4-ийн цаасан дээр 10 үүргүү ингээл баахан нэр бичсэн хүмүүс ингээл очил энэ байна гэл нөгөө Монголын бүх нэр дуусчихсан юм уу гэлтэй ингээл тэнгүүт би яана би ч одоо уртаашаа хоёрхан нэртэй. Тэгээ энэ нэр хэрвээ байхгүй бол одоо би юу өгөх үү гэж бодож байгаа. Тэгээд elegant гэдэг ингэсэн чи elegant гэдэг нэр аль хэдийн байна. Exclusive гэдгсэн чи байхгүй юм гэл. Тэгэл одоо exclusive гэдэг брэнд цаасан дээр буусан юм да. За тэгээд зорилго нь бол угаасаа мэдээж манайх Польшид байхдаа өдөр тутмын хувцас үйлдвэрлэдэг байсан. Тэгээд Польшид өөрсдийн брэнд гаргана гэхээс ер нь бол тийм боломжгүй байхгүй. Мэдээж дизайнер хүн болгоны мөрөөдөл бол өөрсдийн гэсэн брэндийг бий болгох байхгүй. Гэхдээ Польшид бол туслан гүйцэтгэгч компаниар манайх ажилладаг байсан. Манайх Deniker за тэгээд одоо Hugo Boss эдгээр том брэндүүдийн туслан гүйцэтгэгч буюу эмэгтэй костюм, эмэгтэй хувцснуудыг үйлдвэрлэж нийлүүлдэг байсан. Тэгээд тэнд бол их өөр зарчмаар ажилладаг л да. За одоо тэгэл яг тэнд Европт байсан зарчмыг л нөгөө Монголдо буулгах гээл үтсэн юм шиг байна. Тэгээд массын үйлдвэрлэл гэдэг бол өөрөө маш өөр зүйл л дээ. Зөвхөн бизнес хэмжээ авч хийдэг үйлдвэрлэл бол зөвхөн цор ганц бүтээгдэхүүн лакшери гэдэг тийм. Массын үйлдвэрлэл гэдэг бол олон хүнд таалагдсан. Тэгээд загвар нь бол бүх хүнд нийцсэн. Үний хувьд бол маш боломжийн байх ёстой гэдэг утгаараа тэгэл хичээгээл үзсэн дээ. Тэгэл болохоосоо болохгүйг хүртэл яаж явсан бол одоо тав дээр яриаг шимтэн үзэж байгаа хүмүүс бол маш сайн мэдэх баха. За манай bucket list гэдэг энэ хүү ярилцлага манаас дэмжин ажилладаг байгууллагууд байгаа. Би босоод цэцэг авчих зүгээр тий. За энэ Janus Flower гэдэг цэцгийн дэлгүүр байгаа. Би түүнийг дэмжин ажиллаж манай зочдод маань сайхан цэцгийн баглаг өгч байгаа. За тэгээ та бүхэн Facebook-оор Janus Flower гэж хаагаад би бас энэ доор линкийг үлдээчихье. За хамгийн гайхалтай бэлэг бол цэцэг ном байдаг гэж би боддог. За Вавилоны хамгийн баян Чимээ Publishing-ийн орчуулан гаргасан энэ хөө Вавилоны хамгийн баян би одоо маш олон хүнд бэлгэлж байгаа. Тэгээд контент хийж эхэлснээс хойш бас контентийнхаа зочдод алгасалгүй бэлгэлж байгаа. Тэгээд энэ хөө номыг бол миний амьдралд одоо би дугаар болгон дээр хэлдэг. Одоо ажил, амьдрал, мөнгө санхүүтэй холбогдох бүх зүйлийг маань эрс өөрчилсөн юм гайхалтай ном байгаа. Тэгээд энэ хөө номыг Чимээ Publishing-ийн зүгээс танд илгээж байгаа шүү. За баярлалаа. За энэ манай гэр бүлийн гар урлал хийдэг шинэ жил болж байгаатай холбогдуулан танд энэ Монгол эсхий тэгээд энэ хөрх модны тайрцсан дээр юм шинэ жилийн агуулгатай бүтээл зурсан байгаа. Тэрийг танд илгээсэн юм шүү. Таны фэн байгаа. Баярлалаа. За ер нь хүнээс бэлэг авах гоё. Бэлэг өгөх нь бол бүр гоё гэдэг тий. Би бас миний нэр хүртэл өөрөө май цэцэг штэ. Тэгээ би цэцэг нь бас дуртай. Цэцэг авахаараа маш их баярлдаг. Тэгээд би өөрөө бас хүнд бэлэг өгөх бас их дуртай. Би тэгээд одоо өнөөдрөөс эхлээд дараагийн зочин болгонд би өөрийнхөө одоо хийж байгаа буюу нэг төсөл хэрэгжүүлж байгаа. Тэр төслийнхөө бүтээгдэхүүнийг орсон зочин болгонд чинь би бэлгэлжээ. Бас нэг ивент итгэгч чинь болж ийн гэсэн үг шүү. Заяа. За баярлалаа. Тэгээд тэр одоо миний хийж байгаа тэр төсөл бол ногоон зам буюу Greenway гэдэг төсөл байгаа. Намайг хамгийн хүнд хэцүү үед дахин босоход маш том надад урам өгсөн ийм төсөл. За тэгээд тэр төслийн хүрээнд одоо нэг хүнд нэг зориг, мөрөөдөл, тэмүүлэл байх хэрэгтэй тийм үү? За тэр нь юу вэ гэхээр одоо тэр бүтээгдэхүүн нь альчуурууд байдаг. Тэр альчуурыг би Монголд цаг нь болохоор үйлдвэрлэнэ. Тэр битгий хэл энэ системэнд Монголын эко бүтээгдэхүүнүүдэд магадгүй эсхийн ноос, ноолуур энэ бүтээгдэхүүнүүдэд энэ систем рүү оруулах юм том зорилго тавьж явж байгаа байхгүй. Систем гэдээ ярихаар одоо 21-р зуун болвол бизнес системэн дээр суурилсан бизнес амжилтанд хүрнэ гэдэг. Монголд жижиг дунд үйлдвэрлэл яагаад хөгжиж чадахгүй нэ гэхээр бид нар системгүй байгаад байгаа байхгүй. Одоо ингээд анзаарахад GSC 25, Pizza Hut одоо
юу гэдгийг одоо энэ гар утасны Unitel те одоо Univision эдгээр чинь бүгд систем байхгүй. Систем дээр тэр ихтгэл одоо Remax гэл те одоо үйл хөдлөлийн үйлчлэл үзүүлж байгаа. Энэ болгон чи систем байгаад байгаа байхгүй. Тэгэхээр системэн дээр суурилсан бизнес ирээдүйд амжилт олно гэдэг маань аль 30 жилийн өмнө би хичээл дээрээ сонсч ирсэн зүйлээ өнөөдөр нэрэл тийм байна. Яагаад гэхээр үйлдвэрлэгч хүн бол зөвхөн л үйлдвэрлэлтэд анхаарал тавиад үйлдвэрлэх ёстой. А борлуулалт нь системээр явах ёстой юм байна гэдгийг зүйлийн одоо аль болох үндэснийхээ үйлдвэрлэгчдэд ойлгуулахыг хичээж ажиллаж байгаа. Тэгээд ямар ч байсан одоо хийж байгаа зүйлийнхээ нэгэн зүйлийг одоо орж ирсэн хүн болгонд энэ өөрөө нэг талдаа хайрыг түгэж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр одоо хамтарч ажиллах болно. Тэгээд баярлалаа. Яасан гоё юм бэ? Байнгын ивент итгэжтэй болж ирэх гэсэн үг шүү дээ. За баярлалаа. За exclusive branding анх үүссэн түүх нэлээд адармаатай адал явдалтай бас зашуулах хэлэхэд нэг зовлонтой байж. Бид анх удаа сонслоос дотор пал хийж шүү. За тэрнээс хойш бас өнөөдөр хүртэл нэлээд уналт босолттой. Тэгээ би хоёлаа түрүүн бас ярилцж байхад би нэг таны нэг ковидын дараах бичлэгийг үзчихсэн. Нэг ярилцлага өгөө таны бүр нүдэнд нулимс цэлгээд. Чамд өөр тайлбар хэрэгтэй юу гэд те. Би үндэсний үйлдвэрлэгч байжгаад одоо импортоор юм оруулж ирж байна. Чамд өөр тайлбар хэрэгтэй юу гэдэг. За энэ хүртлээр нь юу болов? Тэр үед яг юу болсон юм бэ? За. Одоо юу гэдэг нь одоо манай эрх хөрөгчд нэг талдаа гоё юм ярьдаг шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин гэж яг юу юм? Бодлогын дэмжлэгийг маш их хүсдэг байхгүй үйлдвэрлэгчд. Яг ковидын тэр үед бид үйлдвэрлэгчд одоо юу гэдэг юм оргуу хоосноос бизнесийг бий болгож мөнгө олгоно гэдэг бол энэ бол өөрөө бизнес яг бизнесмен утгаар нь хийж байгаа зүйл ахгүй. Тэгээд дэлхийд ковид гэдэг айхтар өвчин гараад тэгэхэд манай exclusive брэнд маань халдвар хамгаалалтын хувцас үйлдвэрлэсэн. За яг энэ нь өөрөө олон улсын стандартыг хангасан. За бүр одоо юуг нь мартчихсан байна. Ямар ч байсан олон улсын ES 1026 билүү. За одоо юуг нь стандарт байдаг. За тэр стандартын дагуу Монголдо бид нэр үйлдвэрлээд тэгээ бүр тендерт ороод одоо Европын холбооны улс руу буюу Польш руу тэнд чинь 2020 онд 4 сард ингээ гинт гарч ирсэн шүү дээ тий. Тэр өвчин одоо Европын холбооны улсад маш их халдвар хамгаалтын комбинзон, амны хаалт эднэр хэрэгтэй болоод за тэгээ тендер зарлаад за тэр тендерт нь 4 улс орсон байдгийн. Монгол, Хятад, Энтхэг, Турк гэд. За тэгээ Монголоос нь бол манай компани оролцож байгаа юм л та. За тэгээ бидний хамгийн том давуу тал нь юу байсан гэхээр Монголд ковид байхгүй. Нөгөө 3 улсад нь ковид гарчихсан байсан. Нэг хоёрт бид нар бүтээгдэхүүнийхээ дээжийг явуулсан байсан. За тэгтэл тэр оёдлын чанар бол үнэхээр үзүүлэлтээр бол маш дээгүүрт орсон. Яг тэгэхээр монголчууд бид нар хизэж нэг удаагийн хэрэгсэл гээд нэг удаагийн хувцас үйлдвэрлэж байгаагүй болохоор бид нар тэр халдвар хамгаалалтын хувцсан дээр илүү их анхаарал тавьсан байхгүй. Манай одоо компани зүгээс учир нь тэр бол маш олон хүний амь настай яригдах зүйл учраас бид нар тэнд тэ одоо маш их одоо сэтгэлээ одоо тэр нэг оёдлын алхам гэж ярьдаг. Хүмүүс нэг удаагийн хувцас юм чи оёдлын алхам хол байх юм бол гарц. Одоо тэр нэг оёдлын оёх бүтээмжнээс шалтгаалаад үн өөрөө гарч идэг учраас алхам хол байх тусам одоо нэг цагт гарах бүтээгдэхүүн олон гарна. Гэтэл бид нар бол тэрэн дээр айхтар ач холбогдол өгөөгүй харин ч бүр ингээд оёдлынх нь одоо оёдлын алхам нь ойрхон шигүү нягт байж илүү одоо тийм давуу талуудаа аль болох төлхөө тайлбарлаж тэнд тендерт оролцоод бид нар ялсан байт юм аа. Тий. Тэгээд 2020 оны 4 сарын 20 дээр бид нар гэрээгээ хийгээд одоо ингээ одоо гэрээгээ анхан урьдчилсан шатны гэрээгээ байгуулад тэгтэл Монголоос бичиг баримт хэрэгтэй болж байгаа хөө. Тэрний үгээр одоо тэр олон улсын стандартыг Монголд буулгасан стандарт хэрэгтэй гэдэг.
Одоо MNS гэдэг нэг стандарт байдаг тийм Монголын. Яг тэр MNS стандарттай тэр бичгээ явуул гэсэн чинь манад стандарт байхгүй байгаа байхгүй. 1426 би одоо яг санаж байна. Тэр стандарт байдгүй. За тэгээд тэр стандартыг бий болгоод өгөөч гэгээд тэгтэл тэр нь 4 сарын дараа стандарт нь батлагдаж гарч байгаа байхгүй. 4 сарын дараа шүү дээ. Ковидын үед. Тэгээд би стандарт гарчлаа гэд буцаад нөгөө Польшийн тэр чинь дандаа хувийн хвшлүүд байхгүй. Одоо жишээлбэл 7 хоногийн 200 мянган ширхэг худалдаж авах гэрээ өрсөн байдлаар хийгдэхээр болж байгаа байхгүй. Тэгтэл харамсалтай нь одоо нөгөө 4 сарын дараа стандарт маань батлагдлаа шүү дээ, тий? Бичиг цаас маань гарч ирж байгаа байхгүй. Тэгээд холбогдсон ч баяр хүргэе гэл тэгмүүд баяр хүргэе гэхэр чи хүн чинь болох юм байна гэл тий. Тэгтэл нөгөө хүмүүс мань хэлж байгаа. За уучлаарай маая. Тэг яг тэр нь давуу тал нь юу гэсэн би тэд нартай тэр үед чинь нөгөө хил хориотой ерөөсөө ямар ч очих юу байхгүй онлайнаар лайваар би шууд нөгөө үйлдвэрээ үзүүлээд ямар орчинд оёгдож байгааг та бүхэн хараа. Тэгээд одоо би чинь өөрөө тэнд 20 жил Польшид амьдарсан. Тэгээ бас ингээд дэмжээч гэгээд эн чинь нэг талдаа бас бизнес мөн багхгүй юу. Тэгээд аливаа бизнес гэдэг бол ихтгэлцэл дээр явагддаг зүйл шүү дээ. Тэгэхээр ингээд бидэнд итэг би одоо энэ олон жил Польшид сурч боловсрч мэдсэн зүйлээ их орондоо ингэж яах чинь те нэг удаа ингээд дэмжээч гэл ингээд бас л шудраг гуйлт хийж байгаа байхгүй юу. Яа тэгэхээр тэр чинь одоо баг маш их мөнгөний асуудал яригдчихэж байгаа учраас нэг гэрээ хийгдчих юм бол бүтэн жилээр хийгддэг гэрээ байхгүй. Тэгээд 7 хоногийн 200 мянган ширхэг гэдэг бол зөвхөн манай эксклюзив биш. Тэр чи одоо Монгол улсад оёдлын үйлдвэрлэл эрхэлж байгаа бүх хүмүүс оёх боломжтой. Ийм том боломж нээж байгаа учраас бүр энэндээ бол ингээд бүр ингээд чичирч тэр тендерийг авахыг хүсэж ирсэн зүйл л дээ. Тэгээд 4 сарын дараа буцаж холбогдоод ингээд бичиг баримт гарчлаа гэхэд уучлаарай маая. Бид нар 4 сар битгий 4 хоногч бид нар хүлээж чадахгүй байлаа. Уучлаарай бид нар хятадуудтай гэрээ хийцэн. Хятадууд бид нарт татгалцахын аргагүй санал тавьсан учраас бид нар хятадыг сонгосон. Тэгээ амжилт хүсэл хийж байгаа. Тэгэнгүүт нь би чинь одоо нэг өмчөөгөө өгөхгүй. Тэгээ одоо тэгвэл ингээд дахиж юу яах боломж байна вэ гэхэд бид нар жилээр хийгдсэн учраас одоо ямар ч юу байхгүй. Тэгээ татгалзахын аргагүй санал гэдэг нь бас ямар санал байсан гэж асууж байгаа байхгүй. Тэгтэл одоо манай компани бол одоо жишээлбэл Монголоос өөр тэр бусад 3 улс бол эн чин бодлогын түвшинд бүр улсаараа тэр тендерийг авахын төлөө зорж байгаа байхгүй юу. Ковидын үед чинь ямар эдийн засаг боомлогдсон те ингэж тэр чигээрэл мөнгө байхгүй юу да. Тийм биз дээ. Тэгээд тэгтэл хятадын засгийн газар тээвэрлэлтийн зардлыг бид даана гэж байгаа байхгүй өөрсдөө даана. Манай тавьжсэн нөхцөл юу гэхээр бид нар Улаанбаатараас өөрсдөө та нар тээвэрлээд аваарай тий. Хаагуур дамжуулж онгоцоо авчирна уу яах нь бид нар хамгийн доод үнийг өгнө. Хятадуудаас доод үнийг баг бид нар санал болгож ирсэн байхгүй. Тэгтэл бидний өгсөн үннээс дахиад хятадууд 10% хямдралтай үн өгсөн гэж байгаа байхгүй. Тэгтэн би нөгөө одоо бид нар чинь ингээд ярилцаж байсаар хагаад бас нэг арай жоохон дотн болчихж байна л да тэр эмэгтэйтэй би тэгээд асуухгүй одоо яагаад тэгэхээр дараагийн том тендерт ороход бас надад сургамж штэ тийм ээ. Тэгэхээр ямар үн бариад тэд нар яаж 10% өгсөн гэхэд би итгэхгүй байгаа байхгүй. Яагаад тэгэхээр Монголд үйлдвэрлэж байгаа өртөг зардал нь хятадаас хямдхан байхгүй юу? Материал нь бол бид нар яг хятадч бай, манайхч бай яг нэг газараас авж байгаа учраас бид нар хамгийн хямд үнийг өгсөн. Энээс доош үн өгөх боломжгүй. Хэрвээ энээс доор үн өгөх юм бол тэр оёдлын үйлдвэрүүдэд ямар ч ашиг байхгүй гэдэг. Тэгсэн бид нарт 10% одоо дискаунт өгсөн. Гэхдээ 10% тэр хямдралтай үнийг төрн даад юм байлээ гэж байгаа байхгүй. Тэнгүүт нь би вау нэрэл төрийн бодлого гэж ийм л байдаг. Одоо жишээлбэл компани 10 төгрөгөөр Польшид нийлүүлж байгаа шүү дээ. Тэгтэл 10% гэдэг чинь тэр 1 төгрөг 9 төгрөгөөр Польшид худалдаж авч чинь тийм үү. Тэгтэл тэр зөрөө 1 төгрөгийг улс нь дотаац гээд үйлдвэрлэгчтэй өгч байгаа байхгүй юу да. Тэгэхээр чи эн чинь өрсөлдөг чад. Тэгэхээр эн чинь ингээд бодлого байгаа үстэй. Тэгэхээр ингээд магадгүй ингээд би зарим хүмүүст зүгээр л нэг орилоод байдаг хүн шиг харагдсан юм шиг байгаа. Одоо тэр 2015 оны 9 сарын 19-нд үнгүй юмаа тараана гэл нэг айхтар юм болж исэн те. Тэргээрч бас хүмүүс одоо сайнтай муутай хүмүүс мэддэг болсон байх. Манай эксклюзивыг болон намайг
тухайн үед бол 3 зүйлийг л би одоо эсэргүүцэж одоо өөрийнхөө хэрээр тэмцэн царай нахгүй өөр одоо яаж нийгэмд одоо энэ болгоныг үнэхээр тэр үед бол бүр хашгирмаар байсан. Дотроо ингээд шудраг бусаа байгаа байхгүй юу. Зүгээр л одоо нөгөө дабл стандарт гэж сүүлийн үед ярьдаг болсон. Хүмүүс нэг тэгш боломжийг л олгоосоо тий олгодог болгоосоо. Одоо ийм зүйлүүдийг л уул нь би эсэргүүцэж дуу хоолойгоо илэрхийлсэн байдгийн. Тэгээд нэг эхний одоо ингээд анзаарч байхад эхний нэг 7 хоног бид нар хүмүүс ингээд яг зөв мессеж хүрээл те эн чин авилгалын эсрэг тэмцсэн байна ингэсэн байна. Тэгтэл нэг 10 хоногийн дараагаас хэрэг буруутчихж байгаа байхгүй юу болсон гэдгсэн чинь би зүгээр л татвар төлөхгүй гэж тэмцсэн л нэг авгаа болоод харагдсан шүү дээ нийгэмд. Одоо би өнөөдөр яг олон зүйл дээр би их бардан байдаг л да. Би татвараас цухтаагүй. Би авилгал өгье гэж яваагүй. Би өөрт оногдсон хичнээн миний буруу биш байсан ч гэсэн би тэр надад оноос нь 170 сая төгрөгийг би төлөөд туссан шүү дээ. Өнөөдөр би татварт ямар ч өргөө, нийгмийн даатгалт ямар ч өргөө. Тэ? Гэхдээ хүмүүст ингээд нөгөө буруу мэдээллийг ингээд цацхад дараа нь одоо нэг юу байдаг шүү дээ. Та ингээд хов живийг ингээд тараачаар ингээд цаас дараа нь цуглах боломжгүй гэдэг шиг тий. Тэгэхээр яг ингээд тухайн үед нийгэм яаж хүлээгээд авсан. Өнөөдөр би авилгалын эсрэг тэмцсэн, би татвараа төлөвцсөн, би хин нэгэн шиг аль нэгэн хуулийг хүлээж тий байгаагүй маа гэдгээд ингээд яг тэгээд тухайн үед буруу бодож исэн хүмүүс магадгүй битэрийн өнөөдрийн ярьсан яриаг сонсоод хөөрхий энэ чинь тухайн үед бол ингэжсэн юм уу гэд бас нэг зөвтгөл юм уу эсвэл яг нэг гол утга учирыг бас нэг ойлгоод сонсчих юм бол бас нэг сайшаалтай зүйл юм болоо да. Тийм ээ. Одоо та хэлж шít авилгал өгөхийг хүсээгүй, татвараас цухтаагаагүй, шударгаар маш өндөр хэмжээний төлбөр юм ингээд төлсөн юм тий. Мэдээж яг ингээд нэгснээр зөв замаар явахад асар хүндрэлтэй, асар зовлонтой төвхтэй байсан баг. Гэхдээ энэ бүхний эцтэйг өөрөө ингээд үнэмж байсан гэдэг нь тэр мэдрэмж нь хамгийн чухал байсан. Тийм, ер нь хараа ямар нэгэн зөв үйлдэл шууд мэдрэгдгүй ч гэсэн маш үр өгөөжтэй байдаг гэдгийг би өөрөө мэдэрсэн болохоор тэр тухайн үед хийсэн алхам бүрдээ би одоо баяртай байдаг. Учир нь 2015 оны тэр үйлдэл, тэр үйл явдал 3 жил гаццсан байсан санхүү бүртгэлийн хуулинд өөрчлөлтийг 2 хоногийн дотор өөрчилж чадсан байхгүй юу? Надад хизээ хойно манай гэр бүлийн үнийг өнгөрцөн байхад надад бүр нэг санхүүгийн ихч хурж ирж бүр ингээд талархаж баяр хүргэж бүр цэцгийн баглаа барьж хурж ирж надад хичин хэлхийг хүсээлээсэн чамайг тий одоо чиний тэр гаргасан үйлдэл чинь манай салбарыг бүхэлдэн маш том гацаанаас гаргасан байдгийг шүү. Чиний тэр үйлдэл маш үнцэнтэй байсан шүү. Тэгэхээр ер нь ямар нэгэн муу үйл явдал одоо жишээлбэл ингээд бодоход хараа би хүн гэхдээ яаж хүлээж авахаас болох байх л та. Муу зүйл болгон бас сайныг дагуулах нэг ууртай тийм үү? Одоо жишээлбэл манай гэр бүлийн хүн тэгж одоо нэг нүдтэй алдаагүй тэгж гинтэйгөө болвол өнөөдөр эксклюзив байхгүйсэн байх. Одоо тэр айхтар тэр хүнд юм одоо энэ эксклюзив брендийг бий болгосон байх юм тийм. Тэгэхээр яг хүн болвол зөв гэж бодсон юм а зөрөгтэйгээр хилдэг, хийдэг байх л хэрэгтэй. Яагаад гэж дараа нь харамсахгүй тулд би тэр үед тих байсан. Тэгсэн бол гэдэг зүйлийг би одоо хувь хүн өөрийнхөө л хувьд бол би тэгж бодохыг хүсдэг. Өөрийнхөө тухай зөв гэж бодсон юм аа л хийгээд дараа нь гарах үр дүн бол яах вэ? Дараачийн асуудал байхгүй. Тухайн үед магадгүй би тэгж хийгээг бол харин дараа нь айгүй харамсан шүү дээ. Насан туршдаа харамсвал яана. Би тэр үед тих байсан. Магадгүй би авилгал өгсөн байсан бол одоо тэр 30 саяын авилгал бол тухайн үед бол манай
компани жилийн эргэлт чинь бараг тэрбум гаруй 2 тэрбумын эргэлттэй компанид бол 30 сая юу юм бэ л гэх баг. Асуудал ах л да. А гэхдээ өөхийг хүсэг байхгүй. Яагаад тэгэхээр тийм тоо биш утга учир ахгүй. Хэрвээ бид нар ингээл авилгал өгөөл асуудал шийдээд байх юм бол мэдгүй миний одоо төлөвшсөн орчин нөхцөл тийм биш байхгүй. Porsche бол үнэхээр зах зээлийн орн шүү дээ. Одоо Porsche-тэнд амьдарч сурч боловсрч тэнд бас нэгэн цаг хугацааг өнгөрөөс хүн болгон бол аюул сайн ойлгоно. Тэнд ягаад тэгэхээр хүн болгон тэгш боломжийг олгодог газар байхгүй. Чи одоо чиний харагдах байдал хэн байхаас үл хамааран чи хамгийн түрүүнд хурж ирээд одоо энэ одоо явуулын 8 тэнд би чи 14 настайгаас 8 ээж гэлсэн юм баггүй. За тэнгуү тэнд хэн хамгийн түрүүлж чиж хамгийн сайн байрыг эзэмшин тэр хүн тэндэл байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр чи төрүүлж ирсэн. А түүнээс чи Польш хүн биш. Чи гадны хүн гээд тэндээс хөөгдөхгүй. Тийм үү? Тэгэхээр эн чи айгуу тийм шудраг зарчим л байгаа үстэй. Хин чадж байгаа нь тийм хин чадж байгаа нь хүн болгонд одоо чи тэгвэл өөрөө эрт ирээд ирэхгүй байсан. Чи өөрөө яг тэгвэл энэ охин шиг 3 цаг 4 цагт ирээд энэ захын хамгийн одоо амсар дээр нь ашигтай байрал дээр нь байхгүй яасан. Унтаж ирчээд өнөөдөр энэ охиныг хөөнө гэж байхгүй гэд. Тэгэхээр ерөөсөө ингэ нийгэм хандлага нь тийм байхгүй. Тэгэхээр тийм газар төлөвшсөн. Тэр ихтэй хэлбэл манайх чи 2002 оноос оюутлын яг үлд одоо тийм цех гэж хэлэн дээ 20 хүнтэй цехийг ажиллуулаа яаж хахад ямар нэгэн тийм татврын болон янз бүрийн дарамт бий бол үзээгүй. Харин ч бүр нөгөө үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа яваад очиход өө та кофе уух уу цай уух уу гэд тэ. Тэгэхээр нөгөө ийм орчин нөхцөлд төлөвшөө тэнд ажиллаад үдцэн хүн чинь Монголдо ирэнгүүтээ бас миний мөнгөөр санхүүжиж байгаа, миний мөнгөөр цалин авж байгаа татврын байцаагч надаас татвар нэхэд ингээд нэг дарамтлаад байгаа үстэй тэ. Ийм дарамт ингээд надад бол ивэртэй туулаа шүү дээ. Би тэгтэл нөгөө нөхдөр намайг ивэртэй туулаа гэж хараад байгаа байхгүй. Тэр ихтгэл манай салбарын ахмадууд хүртэл чи одоо хаанаас гараад ирсэн. Угаасаа л авилгал өгдөг шүү дээ. Уучлаарай авилгал гэдэг зүйлийг яг хатуухандаа бол увайгүй бизнесмен өөрсдөө бий болгоцсон байдаг зүйл байхгүй юу? Тэгэхээр авилгалыг хэн бий болгосон? Авилгалыг хэн цэцгэлүүлдэг? Ингээд бодоод үзэхэд ганцхан төрлийн албан хаагчдаг буруутгаад ах зүйл биш шүү дээ. Ерөөсөө л хурцсуур гэдэг утгаараа дүрм журмаараа байх ёстой зүйлийг хурцсахын тулд хин нэгэнд юм өгдөг. Нөгөөдөл нь авсаар агаад бүр 20 жил одоо мэдгүй хэдэн жил болсон юм ингээд байдаг юм ойлгоцсон. Тэгтэл над чиг одоо нөхдөд зөндөл байгаа шүү дээ. Тэгэл ирээл гайхдаг тий. Тэгээд би бол яг хуу нөгөө зан характер нь тийм ингээд юу яагаад гэж чаддгүй нөгөө дээрлэхүүлсэн мэдрэмжийг авчихсан учраас энэнийхээ зөв гэсэн зүйлийнхээ төлөө нэг зөвлөмөл л одоо тэгэл тийм бүр ингээд гэхдээ яг тэр 9 сарын 19-нд би тийм юм болно гэж юусоо бодоогүй шүү дээ. Бүр ингээд тэгэл манайх ч тухайн үед чинь нэлээд олон салбар дэлгүүрүүдтэй байсан. Хүннүү мол дээр байдаг байсан. Тэ ингээд тэр 3-4-р ороолын номинд манайх ч 4-р хавтаа байдаг байсан. Тэгээд баяр сайхан захиралдаа бас талархтыг. Яа тэгэхээр хаавс Америкт байсан мөртлөө өөрхий нэгэн л одоо бизнес эрхлэгчтэй бид нар ч бүгдээрээ нэг талахгүй юу. Маягийн тэр юу дэмжээ. Яа тэгэхээр энэ хүн чинь тэмцээд байна гэдгийг ойлгосон учраас надад боломж олгоод тэнд үнгүү бараа бүтээгдэхүүнээ тараалгана. 15 онд шүү дээ. 15 оны 9 сарын 19-нд тахгүй. Тэгтэл бүр шүнжэнгөө хүмүүс бүр ингээд дугаарлж хонсон байсан. Тэгээд хамгийн ихэнд орсон тэр 100 хүн бол зүгээр л би бол тэнд би зөвхөн өөрийнхөө нөгөө сошиалор тэр мэдээллийг өгсөн шүү дээ. Төдийгөөс өдий хүртлээр 2009 оноос 2015 он гэдэг чинь энэ олон жил эксклюзив гэдэг брендийг дэмжсэн, хамтдаа байсан энэ хүмүүстэй талархаад одоо 170 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн үнгүү тараана. Үнгүү өгнө. Үүгээрээ одоо юу ч хийх гэдэг юм. Гэхдээ тухайн үед бол би яг үндэ за би ингээл ерөн цэг тавья гэж бодсон аахгүй. Би болий. Тэ ингэн ингэж одоо хэцүү ээж хаар зүгээр яста Польш руу явъя гэж би бодож байсан. Яагаад тэгэхээр Польшид би ч одоо манай гурвагт гуруулаа Польшид төрсэн. Бид нар ч өөрсдөө тэнд үйлдвэрлэл эрхэлжсэн. Бид нар тэнд ажил олгогч байсан. Бүр намайг Батлантай Польшийн иргэншил хүртэл өгөхөөр бүр аль хэдийн миний таньдаг хүмүүс өдр бүр ингээд санал яжсэн. Тэгээд яг тэр 2015 оны 9 сарын 19-нд болсон үйл явдлын дараа маргааш нь би харин ч бүр эсрэгээрээ юу Монголоос явах бүр ингээд бүр өшөө илүү бүр ингээд илүү ингээд үзэлцмээр бүр ингээд илүү үйлдвэрлэгч орон байж чаднаа гэдгээ харуулмаар санагдсан байхгүй юу. Массын үйлдвэрлэлийг бүр утгаар нь бүр ингээд хийхийг зорьсон. Тэгээд анзаарах юм бол 2016 оноос хойш 2021 он хүртэл энэ хугацаанд
эксклюзив брендийн бүтээгдэхүүн бүр хаач байхгүй маш боломжийн үнээр гардаг байсан. Манай хэрэглэгчид мэдэндээ 7 хоног болгон шинэ загвар гардаг. Хагас бүтэн санд нөгөө шинэ бүтээгдэхүүнээрээ лайва хийгээл тэр 7 хоног бүр ингээд төрүүлж ирсэн аавна гэд бүр ингээд ийм уралдаантай бүр ингээд юутай. Яагаад тэгэхээр бид нар нэг бүтээгдэхүүнийг дахиж хийдгүү. Тэр бол манай гайхалтай манай Баясагийн минь авьяасалтай 7 хоног одоо нөгөө фаст фуд гэж ярьдаг штеп. Фаст фуд гэдэгтэй адилхан фаст фэшн гэдэг зүйлийг гаргаж байгаа байхгүй юу? Одоо H&M, Zara эдгээр чи юугаар амжилтанд хүрсэн гэхээр яг л энэ фаст фэшн байхгүй. Ерөөсөө сар болгон сард магадгүй 2 удаа юугаа гаргаж байгаа. А бид нар 7 хоног болгон шинэ загварууд гардаг, шинэ юу гардаг. Тэгээд Монгол улс үйлдвэрлэгч байж чадахгүй, бид нар үнээрээ өрсөлдөж чадахгүй. Хэдхэн километрийн цаана бүхэлдэн том одоо хятад гэдэг улс байж хат яаж бид нар массын үйлдвэрлэж яах юм. Уучлаарай, чадсан л юм да. Харуулсан л юм да. Тэгэлж одоо бардан байх нь аргагүй үстэй тий. 15 оны 9 сарын 19-ний байдлаар таны сэтгэл зүй. За боли. Одоо энийг ингээд эцсийн байлаар цэг тавь гэсэн ингээд таад өнгөсөө хэллээ. А гэтэл 20-нд болохоор бүр ингээд бүх зүйл шинээр эхэлж байгаа юм шиг улам ингээд эрч хүчтэйгээр явуулахын зүйтэй юм байна гэж бодсон гэж. Ингээд яа тэгэхээр тэр хүмүүсийн бичижсэн комент агуу байхгүй юу? Тэнд тараа за мэдээж тэнд үнгүү өгж байгаа юм чи авъя гэсэн хүмүүс ч байсан. А чин сэтгэлээсээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж эх орондоо ажлын байрыг бий болгоосоо гэсэн чин хүсэл эрмэлзэл нь илүү олон байсан байхгүй. Тэнд нөгөө бичижсэн комент, тэнд байсан хүмүүсийн итгэл үнэмшил бол агуу штэ. Гайхалтай. Тэгээ тэнд бол миний нөгөө бодлыг бол бүр ингэж өөрчилж чадсан байхгүй. Буюу тэр хэрэглэгчд болон худалдан авахч биш юм аа. Одоо хэрэглэгчдийн тухайн та тэрийг мөнгөөр зараагүй учраас худалдаа авалт гэж хэлж болохгүй. Хэрэглэгчдийн сэтгэгдэл таны бодлыг өөрчилсөн юм. Тэгсэн. Тэнд хурж ир дэмжсэн чи бодоо тэнд чинь баг 30 мянган хүн ирсэн байсан шүү дээ. Тэ одоо би хэлээд ш нэг хэсэг нь яг үнгүү бүтээгдэхүүн гэсэн ч масс олон нь үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж үндэсний үйлдвэрлэл хөгжиж эх орон хөгжнөө. Ер нь үйлдвэрлэл хөгжөөгүй улс орон бол галтгоогүй айл шүү дээ. Галтгоогүй айл ямар байх юм? Чи боддоо галтгоо ээж аав нь хоол идэггүй хүмүүсийн хүүхдүүд яах вэ? Өлсгөлэн хаана очиж хоол буудах вэ гэж бодно үсттэй. Тийм ээ. Тийм. Тэгэхээр тэр хүсэл тэр хүмүүсийн үзэл бол тэгэл Баясаавт хоёрыг за бүр өшөө дахиад хийх ёстой юм байна гэдэг бүр бүтээгдэхүүнээ яаж бид нар чанартай бөгөөд хямд үнээр өрсөлдөхөц үнээр гаргах вэ гэдэг юм дээр манай хүн бол одоо ажиллаж эхэлсэн дээ. Тэгээд үнээр мундаг. Өстой нөгөө 1000-д 1 хүн гэдэг шиг л гайхалтай хүн байсан да. Ковидын дараахан би нөгөө түр хэлжсэн. Таны нэг сошиалс таны нэг бичлэгийг үзээд үндэсний үйлдвэрлэгч хүн тэ одоо ингээд ямарсан сэтгүүлчд ингээд та бүр нүдэнд нь үлэмс зэлгэнсэн. Чамд өөр тайлбар хэрэгтэй гэж хэлжсэн шүү дээ. Ковид өөр нэг бизнес боссон гэдэг. Тэр яг юу болсон бэ? Ковидын үед яг 2000 за тэр чинь бас их юутай шүү дээ. 2020 онд 4 сард Польш руу явах юу маань ингээд бүтлгүүцсэн. Яг тэгэхээр нөгөө бичгээр байхгүй. Тэгээд дараа нь 2020 оны 9 сард Оросын холбооны улс руу батлан хамгаалахын тендерийг ер нь бид нар авсан. 7 сая ширхгийг нийлүүлнэ гэд. Үгүй энэ гайхалтай үстэй. За тэгээд яг тэрнийг гарах болсон чинь манай дээр юу шаардагдсан гэдгсэн чинь хил дээр экспортын гэрчлэгээ, экспортын бичиг хэрэгтэй гинэ. Экспортын. За экспортын тэр бичгээр нь хаанаас авдیں гэдгсэн чинь юунаас одоо нөгөө шинжилгээ өгöd байдаг газар чи юу лээ одоо татан бугтцсан. Мэргэжлийн яналт. Мэргэжлийн яналтаас очиж байгаа юм. За мэргэжлийн яналтаас нь очиод экспортын гэрчлэгээ авах гэсэн чинь тэгвэл яг энэ бүтээгдэхүүн тусгай зөвшөөрлөөр танаа тусгай зөвшөөрөл ч юм аа мó гинэ. Тэгэхээр тусгай зөвшөөрөл хаанаас авдیں гэсэн чинь эрүүл мэндийн яамнаас гинэ. Эрүүл мэндийн яам дээрээс очисон чи эрүүл мэндийн газраас очиж авах юм. Эрүүл мэндийн газар дээрээс нь очиод тусгай зөвшөөрөл хэрэгтэй байна гэд. Тэгээс чи эрүүл мэндийн газар нь юу гэсэн гэж эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл авна. Тэгээ эрүүл мэндийн яам дээр ирээд гэсэн чи юу вэ? Ийм зузаан юм үзүүлээд
Одоо ийм юм хэрэгтэй. Ингээ үзсэн чи юу вэ? Оюутлын үйлдвэрт эмзүүчийн шаардлага байхгүй шүү дээ. Тэр гаргасан стандарт бид бүр гайхаад оюумл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа одоо ковидын хувцсыг үйлдвэрлэж байгаа тусгай зөвшөөрөл ямар их тэгвэ энэ болгон чи бүр ямар амар юм. Тэгээ би өөрөө эрүүл мэндийн яамнаас гарч ирээд ингээд би өөрөө уйлаад лайв хийжсэн байхгүй. Тэгээд тэр тусгай зөвшөөрөл нь яг стандартаар нь явуул уучлаарай манай компани авахгүй. Яагаад тэгэхээр энэ эмнэлгийн им үйлдвэрлэдэггүй тариур янз бүрийн манайх ч үйлдвэрлэдэг компани биш шүү дээ. Бид нар ч хувцас ямар одоо гайхамшигар оёдол хийдэг компанид тусгай зөвшөөрөл хэрэгтэй болгоно. Энд чинь өөрөө бүр айгүй ойлгомжгүй юм байна гэдэг ингээд. Тэгээ ингэсэн чинь 2 сарын дараа манай дээр тусгай зөвшөөрөл гарч ивэл яах вэ? Тэгээд тэр тусгай зөвшөөрөл нь гараад ингэсэн чинь Оросын албаны улс бол уучлаа. Тэгээд тэр бас л нөгөө хувийн хвшлэр дамжуулж байгаа байхгүй. Тэгээд тэр хувийн хвшлийн компани манайтай анх 5 сард нэг гэрээ байгуулсан юм. Тэгээд 5 сарын бас бүтлгүүтээд тэгээд сүүлд тэр 8 сард гэрээ байгуулад ингэсэн чинь хэлж байгаа завуучлаарай Мая. Бид нар батлан хамгаалахын тендер гэдэг бол одоо бид нар хэлсэндээ өрөх бол баг бид нар ингэрлэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд танах чиний юг хараад ёстой бүтэхгүй юм байна. 7 сая гэдэг чи одоо баг тэрбум хэдэн зугийн мөнгө штэ тендер байгаа байхгүй. Би тэгээд азгумдаа л гэж тухайн үедээ бодож байж байгаа байхгүй. Тэгээд 2020 оны 10 сарын одоо сүүлээрээ тийм аа манай тусгай зөвшөөрөл гараад ингэсэн чинь Монгол улсад ковид гараад санаж 11 сарын ихээр гараад тэгээд манай дотоодын үйлдвэрлэгч нар бүгд манахаас худалдаа авалт хийжсэн. Тэгэхэд манай компанид ямар ихтгэл үнэмшилт өрсөн бэ гэхээр бид нар амьдралдаа анх удаага ажилчдаа 13 дахь сарын цалин өгчихсэн байхгүй юу? Анх 2009 оноос үүсгэн байгуулагдсан цагаас хойш бид нар хизээж 13 дахь сарын цалин өгч чадаагүй. Өндөр цалин ч бас бид нар өгч чадаагүй. Тухайн үед манай дундад цалин 5 сая төгрөг болсон заяа. 11, 12 2хан сар дотор шүү дээ. Дундад цалин 5 сая 13 дахь сарын цалингаа аваад тэгэл бид нар чи бөөн баяр болоод манай ажилчид баярлал ингээд. Тэгсэн чинь 2021 оны 1 сарын 1-ээс хуулиндаа өөрчлөлт оруулаад 2020 оны 4 сард батлагдсан хууль байгаа байхгүй юу? Улсын хурлаар баталсан. Тэр хууль нь юу байсан бэ гэхээр ковидын үед хэрэглэгдэх эм эмнэлгийн хэрэгслийн түүхий болон материалыг нь нөөт болон гайлын татвараас чөлөөлсөн гэд зүйл заалт байсан. Яг тэрнийхээ хүрээнд бид нар чинь татваргүйгээр түүхий материалаа татаж авч ирсэн байх нь шүү дээ. Тэгсэн чинь 2021 оны 1 сарын 1-ээс өөрчлөлт оруулаад энэ нь 2020 оны 12 сарын 31-нд 12 сарын 31 гэдэг чинь яадгүй бүх хүмүүс амарч байгаа үе. Тэр үед хуулиндаа өөрчлөлт оруулаад ийм журам гаргаад тэр журамд заагдсан бүх бараа бүтээгдэхүүнүүд нөөт гайлаас чөлөөлөгдөөд яг ковидын үед хэрэглэгдэх одоо түүхий материал нь нөөт болон гайлын татвартай болцсон байгаа байхгүй. Тэгээд нөгөө журам гаргасан журам дээр нь хардвал нөгөө түүхийд материал нь байгаа мó гэтэл үгүй харин бэлэн бүтээгдэхүүнүүд байгаа байхгүй. Бэлэн комбинзон, бэлэн амны аал, бэлэн одоо уловч юу гэдгийг Монголд үйлдвэрлэж болох бүх зүйлийг бэлнээр нь оруулж ирэхэд татваргүй болоод түүхийд материалыг нь оруулж ирэх юм бол нөөц болон гайлын татвартай гэдэг чинь 15.5% өрсөлдөх чадамж. Тэгээ би бол хинд эхлээд хандсан гэхээр гайлынхантай л үзэлцээд байгаа байхгүй. Эсвэ чи гайлын гэж уучлаарай майцдаг захирлаа. Бид нар бол улсын хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэгч одоо байгууллага. Бид нар хууль боловсруулдаг юм хэрэгжүүлэгч нь. Тэндээс юу ямар захирамж ямар хууль гарсан байна? Энийг л бид нар хэрэгжүүлэх учраас та гэд тэнгуут би тэгвэл одоо энэ шадар сайд их хурлын гишүүд одоо тэр их хурлаар тийм шийдвэр гаргацсан байна шүү дээ. Тэгээд шадар сайдтайсан чи шадар сайд арайгүй байлгүй дээ гэд ингээ итгэхгүй байгаа байхгүй. Гэхдээ үнэхээр ийм байна гэдгсэн чи за бид нар ингээд арга хэмжээ яа гэд. Тэгтэл 7 хоногийн дараа надад эрүүл мэндийн яамнаас тендер ирж байна. Тендерт оролцооч гэд урилга. Амьдралдаа анх удаага тендерийн урилга авч үзэж байна л да. За тэгээд тэр тендерийн урилга нь юу байсан бэ гэхээр халдвар хамгааллын одоо хувцас комбинзон уловч халаад хормогч байхгүй үйлдвэрлэн байна. За тэгээд тэр тендерт нь оролцохоор болоод бид нар үйлдвэрлэл баг 300 сая төгрөгийн тэр тендер байгаа байхгүй. Тэгтэл 3 сарын уул нь 20 дээр хариу гарах хэрэгтэй байтал 5 сарын 9-нд хариу гарч байгаа. 5 сарын 9-нд хариу гарахтаа тэгээд тэр хугацаанд сар гарангийн хугацаа баг 2 сарын хугацаа. Тэгэхээр энэ хугацаанд айл үшээ манайх үйлдвэрлэж байгаа байхгүй. Яа тэгэхээр манайх аавна гэдэгтээ 100% итгэцэн байхгүй. Учир нь ковидын үед бол за мэдээж Монгол
үйлдвэрлэдэг тусгай зөвшөөрөл бүхий хоёрхан компани байгаа. Нэг нь манайх, нэг нь зөвлөг орж ирэхгүй байна. За нэг нь нэг компани. Тэгээ тэднийг бол зөвхөн оюутал биш. Тэднийх болохоор нөгөө им тариур эдгээр үйлдвэрлэдэг Монголын том үйлдвэр байхгүй юу? Тэднийх тусгай зөвшөөрөлтөө, манайх тусгай зөвшөөрөлтөө. А манай хувцас бол тэр компаниас 15-20% хямдхан байхгүй юу? Тэгэхээр үнээрээ ч өрсөлдөхөц ийм болохоор манайх авна гэж бодчихгүй юу? Тэгэл бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлээд ингэсэн чинь 5 сарын 9-нд хариу гарсан чинь бид одоо үнээрээ манайх өрсөлдөж чадсангүй гэд. За тэнгуут үнээрээ хин аль компани авчихсан гэдгсэн чинь Хятадын компани авсан байдаг байхгүй. Тэнгуут эрүүл мэндийн яамд хандаад би одоо яагаад энэ чинь бол хуулиндаа гэдэг одоо ковидын үед харин ч бүр дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Та нар яагаад ийм шийдвэр гаргасан гэсэн чинь энэ санхүүжилт нь Азийн хөгжлийн банкнаас учраас бид нар шийдвэрийг гаргаагүй Азийн хөгжлийн банк гэдэг. Тэнгүүд Азийн хөгжлийн банк би ч бол бас ингээд тийм амар бууж өгөхгүй байгаа байхгүй. Яг тэгэхээр энд чинь энэний цаан чинь бас л мөнгөний асуудал шүү дээ. Өчнөө олон хүмүүсийн цалинжуул тий одоо эн чинь Монгол улсын эдийн засагт яаж нөлөөлөх үү тийм биз дээ. Хэрэгтэй зүйл ахгүй юу. Тэгээд яагаад Хятадыг худалдаад авч байгаа юм бэ? Бэхүүлэлтэн Монголд ингээ үйлдвэрлэдэг энэ хоёрхан компани нэг нэгэд хандсан чинь уучлаарай бид нар мөнгөний л гаргасан болохоос ш санхүүжилтийг бид нар хийсэн шийдвэрийг эрүүл мэндийн яам гаргасан. Тэгээд би нэр гол нь тэнд хүсэл тавихтаа Хятадаас хэдэн төгрөгөөр авч байгаа. Тэр үннээс нь үнэхээр одоо мөнгө чухал агаад бол бид нар мянган төгрөгийн хямд өгөө гэд санал тавьсан. Тэр юунд Азийн хөгжлийн банкнд одоо 5,000-аар халаад авах гэж байгаа бол бид нар 4,000-аар өгөө. Тэ 10,000-аар компенсац авах гэж байгаа бол 9,000-аар өгөө. Тийм үнээр өгөө гэтэл. Өө бид нар ерөөсөө үн мөн яагаагүй тэ ингээд. Тэгэхээр эн чинь ерөөсөө л ингээд нэг юм буруу байгаа зү тэ. Тэгэнгүүт за өсвөлэн зарлая гэж бодоод хувцснараа бэлдээл. Тэгээд 5 сарын 14-нд сайн өдрөө товлол 5 дахь өдөр байсан. Тэгэл тэр өдөр очиж үлсвэлэнд нэгдэж дуулаагаа л илэрхийлэх гэдэг шүү дээ. Энд чинь өөрөө би одоо энэ бол зөвхөн эксклюзив компани асуудал биш байхгүй юу? Энэ бол бүр том. Ингээд бодоод үзэх юм бол та нар боддоо. Энд чинь дотоодын нийт бүтээгдэхүүний нэмэгдэн. За тэгээд тэр ялангуяа Оросын захиалагч чинь 2 тэрбумын захиалга тухайд 2 тэрбум гэдэг чинь одоо юу вэ? Асар их мөнгө шүү дээ. Тэгээ ковидын үед хичнээн олон эмч одоо энэ цагта багш нарын цалингийн өөх мөнгө энэ утгаар нь хараад үзвэл дуугаа баахын аргагүй. Зөвхөн танд хамаатай асуудал биш үү? Тэгээ тэр утгаар очиж суулт хийн гээд тэгээ яхад манай баясаа дуулан дэмжээл тэгээл яг өглөө 9 цагт явах гэсэн чи өөр юм чи морин цагт явчих те морин цаг гэдэг чи одоо гэл тэгээ би нэг 20 минут хүүтэйгээ хамт нэг банк руу орчоол гараад ирэхэд манай нас орцсон байсан. Тэгээд манайхны нэг яс саншлаад гэдэг штэ 49 оногт нас орсон хүнийхээ ясыг үнэлцүүлээд яах вэ? Яг тухайн үед би яамаар байсан гэхээр би зүгээр тэнд үйлдвэрлэсэн бүх хувцас талбайдыг өөрөөсөө цацмаар санагдчихсан байхгүй юу? Тэгэл манай хадам өгшин одоо ирэх зөвгш мэддэг ээж миний охин тэг ясын үнэлцүүлээ яах вэ? Намайг яг тийм үйлдэл хийн гэдгийг манай мэдчихэж байгаа байхгүй. Тэг битгийдэг гэд. Тэгээд 7 сарын 1-нд 40 сар өнгөрөөд тэгээд яг тэр үед нь бас энэ эмнэлгийн ажилчид суулт зарлж байсан. Яагаад тэгэхээр ковидын үед ингээл хүчнээ ажиллаад тэгээд бас л цалин муу тий хангамж муу. Тэгээд тухайн үед 80,000 төгрөгөөр худалдаж авж байгаа комбинзоныг бид 40,000 төгрөгөөр одоо тууцтай шүү дээ. Тийм комбинзоныг нийлүүлэх боломжтой байна гэд оруулахад бид нар аль хэдийн нөөц авцсан юу гэсэн ч үг юм те. Тэгэхээр ингээд химнэлт гэдэг зүйлээс л одоо химнэлт одоо нэг талдаа химнэлт тийм үү дотоодын үйлдвэрлэгчдэд дэмжиж байгаа маш том бодлого. А нөгөө талдаа тэр химнсэн мөнгөө 80,000-аар ах уу 40,000-аар ах уу те тэр химнсэн мөнгөө буцаагаад эмч ажилтныхаа цалин нэмж болох уу? Болно шүү дээ. Яг тэр утгаар нь харуул бас л энэ дуугай байж болохгүй маш том асуудал хгүй. Бид нар ямар нэгэн зүйлийг одоо нөгөө ач холбогдлыг нөгж дуугархаас нь өмнө зүгээр л хүн рүү асуудлыг өгч бид нар асуудал ерөөсөө ярьдаггүй шүү дээ. Манай монголчууд хизээж асуудал ярьдаггүй. Хүн ярьдаг байхгүй юу? Зүгээр л одоо юу гэдгийг
таалагдахгүй болохоор нөгөө майз цэцгийг муухай харагдуулж эксклюзив компани нөгөө л ярьдаг. Нөгөө энэ татвар төлөхгүй гэжээс хүүхэн чи одоо ковидоор ингээ бизнес хийгээ те өөрийнх нь хувцсыг худалдаж аваагүй учраас энэ ингэж ингээ энүүхэнд ч угаасаа тэгж мушигж исэн. А тэрнийг нь бас нэг ухаалаг юмны улс ууртай мэдэх иргэд бол ойлгож байгаа маа. А ойлгохгүй нэг нь бол тэ ямар шуналтай хүүхэн бэ? Өвчнөөр бизнес хийгээл гэж харж байгаа байхгүй. Гэхдээ энэ болгоны чинь цаана маш том асуудлууд байдаг. Ер нь асуудал маш жижигээс эхэлдэг байхгүй. Тэ одоо ингээл бүх юмны суурь бол ёстой нөгөө жидүүтэй л хамаардаг шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг чинь маш олон хүнийг ажилдаа орлоготой болгодог зүйл юм аа. Утаа ярингууд би дахиад жидүү ярина. Яагаад гэвэл Улаанбаатар хотын дац ихтсэн шүү дээ. Яагаад өнөөдөр үхлийн үндэд хүмүүс энэ одоо эрүүл мэндэд маш хордуулж байгаа мөртлөө энд байгаад байгаа гэж яагаад гэвэл хаана ажил, хаана мөнгө байна? Энийг л дагаад ирж байгаа шүү дээ. Хөдөө орон нутгаас маш их хүмүүс бүр үерийн голомтон дээр хүртэл гэрээ бариад тэнд байгаад. Яагаад тэгэхээр өөрийнх нь орон нутагт амьдрах, ажиллах нөгөө жидүүг дэмжсэн бодлого байхгүй шүү. Тэгэхээр яах юм? Хүмүүс хаана мөнгө байна, хаана амьдрал байна? Тийшээ л орж ирэх нь зүүн хэрэг үстэй. Тэгэхээр 21 аймагт 100 үйлдвэрийг бий болгочих юм бол хүмүүс өөрийнхөө орон нутагт амьдраад, ажиллаад явах боломж зөндөө л байгаа үстэй. Даацсан Монголд энэ хүүхдүүдийн сургууль ихтсэн байхад Хөдөө аймаг Сумдад хүүхэдгүй газар 200, 300, 600 хүүхдийн сургууль барьцсан л байгаа үстэй. Багш байхгүй, хүүхэд байхгүй. Нэг л тансаг сайхан байр. Тэгэхээр ингээд юу буруу байгаад байна гэхээр ерөөсөө л сонгогч бидний сонголт юм уу та? Бидрэл байгаа царай байхгүй. Өнөөдөр хэнийг бид нар буруутгах юм? Хэнийг ч буруутгах. Одоо авилгал гэж ярихаар авилгалын хийн нөгөө л бизнес эрхлэгчтэй байгаа юм. Тэгэхээр ингээд юм өөрчлөгийг зүгээр бид нар өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй юм шиг байна. Хин нэг буруутгахаас өмнө зүгээр л дор бүрнээ би ямар үйлдэл хийдэг вэ? Одоо төгжрэлд би ямар хувь нэмрээ оруулж одоо жишээ би төгжрлийн эсрэг хувь нэмрээ оруулна гэж манай компани чинь хамгийн зузаан курткийг үйлдвэрлэжсэн байхгүй. 2016 оноос ингээд харах юм бол алхаа явсан ч та даарахгүй. Хасах төчөг та биеийн дулаанаа барихгүй. Гэхдээ эн чинь үйлдвэрлэгч хүний одоо энэ төгжрэлд хувь нэмрээ оруулж байгаа хувь нэмэр мөн үү? Мөн шүү дээ. Автобус нь олдохгүй олдцсон байхгүй бол та алхаад явсан ч даарахгүй гэл. А тэгээд хувийнхээ хувьд бол одоо машин унахгүй 5-6 жил болж байна. Тийм. Улаанбаатар айгуу жижигхэн ш баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам. Үнэхээр алхаа явахад асуудал байхгүй. За тэгээд хүүхдүүдээ болж өгвөл бид нар юунд гэрийнхээ ойрхон сургуульд оруулах юм бол уул нь бол заавал хол бид нар хүүхдээ зөөгөлөх шаардлагагүй. А сургуулийнхаа харин яагаад бид нар заавал хотын төв рүү 1-р сургууль 23 дугаар сургууль за тэр зөвлөлтийн 3 руу өгөх гээд ингэж чичрээд дайраад байгаа. А тэрнийхээ оронд эсрэгээр сургууль болгон яг тэр сургуулиуд шиг чанартай байгаасаа гэдгийг эцэг эхчүүд бид нар шаардмаар байгаа байхгүй юу? Тэ? Аслагдсан тэр гэр хорооллын сургууль ч гэсэн чанартай боловсролыг яг нэг стандартаар өгдөг л баймаар шүү дээ. Тэгэхээр бид нар зүгээр яг ажил хийж байгаа хүмүүс л ингээл хил аманд өртөд байд юм уу да? Буруутдаг тийм. А юу ч хийхгүй хүн бол өөгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар тэмцэхэд ч гэсэн бас их учир байд юм байна л гэдгийг одоо хүмүүс нөгөө тэмцэгч маяа гэдэг. Одоо өнөөдрийн өндөрлөгөөс харахад тэмцэхэд ч гэсэн учир байд юм байна л гэж хэлмээр байдаг. Түрүү ярилцаа сууж хахад та хэлжсэн шүү дээ. Ер нь монголчууд бид бол маш их боломж байдаг бидэнд гэдэг. Бидний ярилцах цаг ус ерөөхдөө дуусах төгсөж байгаа шүү байна. Би бас бэлдсэн асуултуудаа арай асууж амжааг байгаа. Гэхдээ аль болох асуухыг хичээе. Бидэнд ялангуяа залуучуудад та бол яг өнөөдөр хүртэл маш их ингээд түүхийг бүтээгээд туулаад замнаад явчихсан хүний үед залуу хүмүүст биднэрт ямар боломж байна? Сайн сайхан амьдрах гэх юм уу? Ер нь хүн ямарваа нэгэн зүйлийг яаж харахаас л бүх юм болох байх л та. Боломж гэж харах юм бол бүх юм боломжтой байхгүй юу? А боломжгүй гэж бодох юм бол уучлаарай бүх юм боломжгүй. Одоо зүгээр маш энгийнээр
Харахад Монгол улс газар зүйн байрлалаар хүртэл бид нар зарим хүмүүсийн хувьд бол маш таагүй нөхцөл тийм үү. Над чиг өөдрөг харддаг хүмүүст бол маш гоё боломжтой газар дунд байгаа байхгүй. Манайхыг 2008 онд Монгол руу нүүх шийдвэрээ гаргаад ингээд ирэхэд манай нэг найз үйлдвэрлэгч. Яа Мая та идчихсэн алсын хараатай байна. Мундаг юм аа гэл. Тэгэхэд би тэр алсын хараагч бодог байхад манай найз би ямар алсын хараагч. Польшийн үйлдвэрлэгч нар түүхийд материалаа хятадаас авдаг байхгүй юу? Ер нь бол ихэнх даавуу туслах хэрэгсэл дандаа хятадаас ирдэг. Тэгээд тэр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд нь тухайн үед бол дандаа Оросын албаны улс руу гардаг байсан байхгүй юу? Тэгсэн чинь намайг тэгж байгаа. Энэ талдаа түүхий идэ аваад үйлдвэрлэл ийшээгээ өгөөл гэх. Тэгээ нөгөө Польш Оросын нөгөө хогийн сав гэж хэлдэг. Оросууд юу ч гэсэн авдаг ийм зах зээл байхгүй юу? Яг тэгэхээр өөрсдөндөө маш их одоо нөгөө дутагдaltaй. Тэгэхээр ингээд гаднаас ирсэн юу ч болгоныг ингээд авдаг ингээд яг хогийн сав шиг ингээд хүлээж авдаг. Тэгэхээр хятадаас түүхий идэ аваад үйлдвэрлэл Орос руу гаргаал хэвээр айгүй гоё нөхцөл байдал байна гэл тэнгуут нүггүй нэрэл тийм ээ. Тэгээд яг тэр үндсэг тэр хандлагаар би Монголд ирсэн байгаад байгаа байхгүй. Одоо ингээ харахад. Магадгүй манай тэр найз хилээгүй байж ирээд харсан бол бас юу гэж харахыг мэдэхгүй те. Гэхдээ Монголд одоо бүх юм дээр аягүй хөөсрөлтөө үнэдэг. Дандаа хөөсрүүлсэн. Энэ өөрөө үйлдвэрлэгч улс бишийн нэг зовлон л доо. Тийм. Тэгэхээр магадгүй бидний боломжгүй гэж байгаа зүйл одоо энэ хэцүү байгаа болгоно бид нар боломж давуу тал гэж харах юм бол биднэрт юу юунаас илүү маш том боломж давуу талууд байгаад байгаа байхгүй. Салбар өрт шүү. Салбар болгоно л гэж хэлмээр байна тий. Тэгээд манай Монгол залуучууд бол гайхалтай бүр гендэ байд юм уу авиастай хүмүүс. Айгуу тийм чадамжтай, юм сурахтай. Дэлхийн хаанч очисон монголчууд бол хэрвээ тэр хүнийг хөдөлмөрийн яг шударгаар зөвөр үнэлж чадах юм бол монголчууд бол Монголд хөгжүүлнэ. Яагаад залуучууд гадагшаа удаа. Энд чинь Монголд одоо би ч гэсэн тухайн үед ингээл хүнд цалин өгж явахдаа Солонгос тэр 5 сая 6 сая төгрөгөөр ажиллаад байгаа хүнийг би эх орондоо тэгж ажилуулж чадахгүй байгаад байгаа. Тийм одоо цалин өгч чадахгүй байгаадаа надад нэг юм гимшилтэй сэтгэл төрдөг байсан. Тэгээ яг нөгөө ковидын үед манай дундаж сайлын 5 сая болоход би тэр үед ямар ястал боломжтой хэрвээ төрн бодлогоор ч юм уу тэ бодлогоор дэмждэг болчих юм бол юу юунаас илүү зах зээл бидэнд байгаа боломжууд байна. Одоо ингэж бодлоо ноос ноолуур гэл тэгмэд одоо шавхагдшгүй баялаг гэж юм байна шүү дээ тэ. Шавхагдшгүй баялаг гэд өөрсдөө бид нэр үеийн үед бий болгож явах малын ашиг шимгээл тэ. Одоо манай ноос ноолуур тэгэл ерөөсө бүх юм эко бүтээгдэхүүн байхгүй юу? Монгол ядж хахад бид нар маш их эко хэрэглэгдэхүүнтэй арт түмэн идж байгаа махан хүртэл ямар эрүүл байна те. Тэгэл гэх мэт чинь бид өөрсдөндөө маш олон одоо мөнгө болгож давуу болгох зүйлүүд их олон байгаад байгаа. Тэгээ тэрнийгээ бид нар боломж гэж хараад те магадгүй одоо Монголоос яваад гадаадд сурч амьдарч боловсрч байгаа тэр олон залуучууд нь цаг нь болохоор Монголдо ирээд их өөр өнцгөр харна гэж бодож байгаа. Би бол ер нь Монголоо бол боломж гэж хараад ирэх юм бол энд бол сайхан боломж байгаа. Үргэлж ийм бодлоготой, үргэлж ийм эрх баригч нартай байхгүй шүү дээ бид нар. Монголын заяа ихэ гэж хэлдэг. Монголын заяа их. Та түр хэлсэх гоё шүү дээ. Бааны бидэнд хэдэн минут байна? Ер нь болцсон уу? Нэг 15 минут ярьчих боломж байна уу? Please. За, дугаар болгон дээр асууддаг асуултаа асуухгүй болохгүй нэ. Маш хүнд өдрүүдийг туулж байгаа хин нэгэнд та хандж юу гэж хэлэх вэ? Хүнд юм гэдэг бол бас хайрцангуй ойлголт шүү дээ. Тэгэхээр хүнд бол үхэл хагацлаас илүү зовлон гэж байдгүй. Өвчин зовлонгоос илүү бас хүнд нөхцөл гэж байхгүй. Хэрвээ та илэг бүтэн хэрвээ та эрүүлэл бол бизнесийн унаж босох асуудал байдгал зүйл байхгүй. Тэгэхээр зорилготой авах хэрэгтэй. Зорилгынхоо төлөө тэмүүлэлтэй авах хэрэгтэй. Хизээч бууж өгөхгүй байх нэг том
шалтгаан юу байдаг вэ гэхээр хүний итгэл үнэмшил байдаг. Итгэл үнэмшлээ алдаагүй цагт бол хүн өөрөө үргэлж амьд гэдгээ мэдэрнэ. Тийм болохоор хэлсэн те үхэл зовлонгоос хагцлаас өөр зовлон бол нэг тийм зовлонштэй залгч юм. Тийм болохоор урагшаа юмд бол айхтар болохгүй зүйл гэж бол амьдралд байдгүй. Өгцөн хүнийг босгочлж чаддгүй болохоос биш. Бусад зүйл бол мөнгөтэй байхад ч хүн бол хорт тавдрыг даваал гардаг байхгүй. Түрүүн та хэлжсэн шүү дээ. Боломжгүй зүйл гэж юу н байхгүй, хүсэхгүй зүйл гэж байгаа гэдэг хүн хангалттай хүсэхгүй. Тэгэхээр хүн өөрөө хүсэх юм бол боломжгүй зүйл байхгүй гэдэг тий. Өөрөө хүсэх юм бол тэр нь л гэж. Амьдралдаа харамсдаг зүйл байдаг уу тань? Ястай яг наад мэдрэмжийг чинь мэдрэхгүй тулд өнөөдөр хүртэл амьдрсан байдаг байгаа шүү. Яа тэгэхээр хүн болгонд сонголт байдаг. Хялбар, амархан тий. Тэгэхээр үргэлж сонголт өөрт байдаг байхгүй юу? Тэр сонголтондоо харин харамсахгүй тулд маш бодож хэцүү байсан ч гэсэн нөгөө сонголтоо зөв хийж чадах юм бол эргээд хизээч би тих байсан юм шүү тэр үед. Магадгүй би одоо юу гэдэг амархан болгоныг сонгочоод амжилтанд амар хүрэх ч юм уу хүрэхгүй ч юм уу би мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан өнөөдөр би өнөөдрийг хүртэл цаг хугацааг ухраах юм бол аль ч цаг үед ямар ч сонголт хийсэндээ яг л энэ сонголтыг л хийх. Тэрийг өөрчлөхгүй. Тэгэхээр өөрийнхөө хүүхдүүдэд ч гэсэн би хэлдэг юм. Харамсахгүй тулд сонголтоо зөв хийгээрэй. Дараа нь харамсахгүй тулд би тийх байсан шүү гэж ярихгүй тулд тийм бодол тээхгүй тулд буруу байсан ч буруу гэдэг маань хүнд нөхцөл байдалд орсон ч гэхгүй юу. Буруу зөвийг бол шүүхгүй шүү дээ. Харцангуй асуудал байна. Тэгэхээр хүн сэтгэл ямар байна? Үеиг байна гэж байдаг тийм. За нэвтрүүлгээ маань ярилцлага маань нэр бол bucket list гэж байгаа. Bucket list гэдэг бол хүн одоо энэ яваа насандаа гэж би хэлдэг юм да. Ер нь бол яг хөвөхөөс өмнө хийх зүйлсийн жагсаалт гэж явдаг. Энэ яваа насандаа хийх зүйлсийн жагсаалт гэж явдаг. Ийм хэллэг юм байна. Тэгэхээр майд цэцгэгчийн хувьд таны bucket list-ээс хамгийн ихэнд 1 2 3-т байгаа зүйлсийг би үзэгчтэй бас хэлээсэй гэж хүсэж байна. Хэрвээ тийм лист гаргавал нэг талаасаа бас амьдрал айгүй нэг юм гонхтой болчих юм шиг мэдрэмж төрж байгаа байхгүй юу. Яа тэгэхээр магадгүй яг энэ зүйлтэй нүүр тулцсан учраас тэгж харж иж магадгүй. Өнөөдөр яг өөрт ингээд за магадгүй би дахиж амьдрахгүй ч гэж магадгүй гэсэн тийм мэдрэмж миний хувьд авч исэн үе байсан. За тэр үед би зөвхөн юунд амар харамс. Би бол өөрийгөө харцсангүй харамс хүмүүн амьдрсан гэж боддог байхгүй юу. Яг тэгэхээр би надад би тэгчхэмсэн, ингэчхэмсэн гэсэн надаа юм одоо яг шулуухан хэлэхэд байхгүй байгаа байхгүй юу. Хэрвээ би тэгсэн. Яг тэр үед харин надад юу бодгцэн би хүүхдүүддээ санаа зовхгүй намайг байсан ч байгаагүй ч миний хүүхдүүд бол сайхан амьдрна. Тэрнийг бол би өөрөө бат итгэлтэй өөрөө ч харцсан. Хамгийн нэг яг тухайн үед нэг харамсаад үзчихэмсэн гэсэн зүйл би эмээ болоод үзчихэмсэн да гэл би хэрвээ эмээ болж үзсэн бол гэл яг бодогдчихсэн. Бас яг тэр үед төрсэн мэдрэмж юу гэхээр хүмүүс өөрт байгаа зүйлээ ерөөсөө үнэлж мэддэггүй. Мандж байгаа нар хүртэл ямар гоё үнцэнтэй гэж бодно. Алтан нар, амьсгалж байгаа агаар, гიშгэж байгаа газар энэ бол аюу үнцэнтэй зүйл байхгүй. Бид нар элэг бүтэн тэ чи өнөөдөр одоо хангалттай мөнгө олохгүй гэж болно. Гэхдээ гэрт чинь яваад ороход чамайг хүлээгээд байж байгаа хань. Чамайг ингээд ааваа гэд ээжээ гэд тэрвэрэд авах үр хүүхэд. Энэ бол жаргал байхгүй юу? Амьдралын жаргал үнцэн энэ шүү дээ. Элэг бүтэн амьдрал гэдэг бол юу юунаас илүү хамгийн эрхэм нандин зүйл. Тийм. За хэрвээ заавал тийм лист байдаг болвол би зүгээр яг одоо юу гэж бодож байна вэ гэхээр бид яагаад өөртөө одоо жишээлбэл Сонгон хайрхан дүүргийн 80% гэр оролд амьдардаг хүмүүс ахгүй. Тэд бүгд газрын эзэдүүд. Айхтар баян мөнгөтэй хүмүүс ахгүй юу? Уг нь тий. Тэгтэл тэрийг мэдрэхгүй
тэрийг ойлгохгүй, тэрийг үнэлж мэдэхгүй. Өнөөдөр дэлхий дээр Монгол хүн болж төрснийхөө шагналд 0.7 газрыг үнэгүй авдаг, танд шагнал болгож өгдөг ийм улс орон дэлхий дээр байна уу? Байхгүй шүү. Тэгэхээр бид нар ийм жижигхэн зүйлийн үн цэнийг хүртэл бид нар мэдэрдэггүй л байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хэрвээ энэ улс төр дандаа барьцаалагдсан хүмүүс байдсан бол би зүгээр яг одоо яг төрсөн мэдрэмж шүү. Би зүгээр их хурлын гишүүн байж үзвэл ямар юм болоо гэж бодож байгаа байхгүй юу? Их хурлын гишүүн гэдэг бол хууль санаачилдаг хүн шүү дээ. Бүх хүмүүс зөвхөн энэ сонгоо хайрхан, зөвхөн чингэлтэй дөрөв, зөвхөн одоо юу гэдэг юм булган хинтээ скватер биш байхгүй юу? Энд чинь бүхэл бүтэн Монгол улсын иргэдийг сайхан амьдруулахын төлөө том хууль баталж бүгдд нь тэгш боломжийг олгодог ийм хүн гэж би хувьдаа хардаг. Тэгэхээр тэнд их хурлын гишүүн гэж очисон хүмүүс яагаад дандаа ингэж нэг юм бүтлгүүтэй юм уу? Эсвэл тэр хүмүүс ч дандаа л ухаантай хүмүүс байгаа шүү дээ. Айхтар ингэж мундаг хүмүүс. Эсвэл ингэж бие биендээ нөгөө барьцаалагдсан гэж нэрлэгдээд хилэгдээд байдаг те. Тэгэхээр ингэж нэг юм тийм барьцаалагдаж үзээгүй. За ингэж нэг юм иргэдийн жаргал зовлон мэддэг одоо юу гэдэг нь үйлдвэрлэгч байгаад үзсэн те. Одоо ийм хүнээр ингэж явал би хэрвээ их хурлын гишүүн болвол яг ямар хүн байх юм болоо гэв. Яг нэг тийм юм одоо нэг юм сонирхол зовс гэж төрж байгаа байхгүй. Яа тэгэхээр би нөгөө хорн гарна гэдэг шиг тий. Надад нэг тийм хүсэл сонирхол одоо тийм ингэч гэмсэн тийм нэг тийм юу байхгүй байгаа юм л да. Тэгэхээр мэдгүй одоо заавал тийм лист гэдэг бол одоо тийм юм яхаа. Түүнээс бусад ахуйн чанарын юмнууд бол бүгд юу хайцсан юм байна дөө. Ер нь болцсон юм байна дөө. Та тэгээд түрүү эмээ болж үзэх байсан гэдэг. Одоо эмээ болсон болов уу? Болоогүй нь одооний хүүхдэд аюу айхтар болсон юм байна. Яг тэгэхээр бид нар бол хүүхдэрээ хүүхэд гаргацдаг байсан. А одооний хүүхдүүд бол аюу айхтар. Яг тэгэхээр хүүхэд бол хариуцлага байхгүй юу? Тий. Хүүхэд бол мөнгө байхгүй юу? Тэгэхээр заавал ингээд алдарт ээж, алдарт аав 1-2 дугаар одон чухал биш болсон юм байна. Одооний хүүхдүүдийн сэтгэхгүй бол би аав ээж байж чадах уу? Би хүүхэдтэй боллоо гэхэд ахуйн хэрэгцээг нь би хангаж чадах уу? Чадахгүй хэмжээний байна уу? Одоо тийм юм. Тэгэхээр одоо бол би яг шулуухан хэлэхэд нөгөө талигчаа өнгөрсний дараа том хүүгээ манай том хүүч одоо 30 хүрч байгаа залуу шүү дээ. Айгу хүүхэд гаргаад өгөөч. Одоо хүүхэд тий одоо гэл ядагс одоо бол одоо хүчлээд явах тий. Энэ бол бурхны таалал гэдэг шиг одоо тий цаг нь болох юм тэгээ болтгоор болно үст. Тэгээд ямар ч байсан хүмүүсийн одоо магадгүй битэрийн нэвтрүүлгийг ямар хүмүүс сонирхож үзхийг мэдэхгүй байна. Гэхдээ нийгмээрээ бид нар айгүй тийм хов живэн туртаа болцсон тий. Зүгээр л нэг юм ямар ч өөрт нь үр өгөөжгүй. Тэр хоёр хүн сална уу, нийлнэ уу, унтна уу, байна уу? Тэр яг бидний амьдралд ямар хэрэгтэй юм тий. Тийм юм их санагддаг бол. За нөгөөтэйгөр одоо ингээл нөөтийн босго байх уу, татвар яаж вэ? Яагаад тэгэхээр улс төр сонирхгүй гэж зарим хүмүүс ярьдаг. Гэтэл яг үндэ улс төрчдийн гаргаж байгаа шийдвэр болгон та бидний амьдралд маш их нөлөөлж байгаа учраас иргэн бүр те яг одоогийн цаг үед бол сонирхох хэрэгтэй байна. Хэнийг сонгож байгаа гэдэг чинь маш чухал байна. Түүнээс биш бүр ингээд тогтцсон. Одоо Европод бол хин их хурлын гишүүн болол хин парламентын гишүүн хин аль намын засаглаад байгааг иргэд бол нэг тэгж сонирхоод байдгүй шүү дээ. Тэгэхээр өөрсдийнх нь уртгаал хийгээ явж байвал болж байгаа. Гэтэл Монголын нөхцөл байдал яг өнөөгийн үед бол хэнийг сонгож ийнө гэдэг чинь маш чухал. Бидний сонголтоос шалтгаалаад амьдрал шийдэгдсэн юм цаг үед бол бид тэр өөрсдөө маш хариуцлагатай байх хэрэгтэй шүү дээ. Ерөөсөө л хариуцлага. Биднэрт ер нь бол би ингэж бодоод байдیں۔ Сонгууль очиж өгдөг бол чамд утаа гэж гоншгох хэрэг байхгүй шүү дээ. Яг үнэ. Тэ гэж л бодож байна. Ямар улс төрчсөн гэдэг. Тэгэл яалчгүй. Тий бид нар ярих л хэвээр зүйлсгүй болчиход байгаа маа. За. За ярилцлага маань нэлээд халуухан боллоо. Тэгээд нэг ерөөсөө ярилцлага болгон дээр нэг ийм мэдрэмж төрөөд ит юм аа. Хангалттай байна. Цаг үнэхээр хангалттай байна. Ингээд яг ингээд ид гоё яриад эхлэнгүүт ингээд цаг дуусчаад байна. Гэхдээ одоо бүх юм цаг нартай юм байна одоо яг. Тэгээд би ярилцлага болгоно. Ямар нэгэн асуултгүйгээр ямар нэгэн тайлбаргүйгээр цочин тавилт идэх. Амины хэлэх үгүй тийм. Тэгэл байх уу? Бид зүгээр л бие биендээ хайрыг түгээгээсэй л гэж үздэг. Хүний амьдрал маш богино, үнэхээр богинохон. Тэгээд яг юуны төлөө ямар цаг хугацаа хинт хэрхэн яах гэж зориулсан гэдэг чинь бас айгүй утга учиртай. Нэг л авсандаа тэр их бий болгосон зүйлийг аваад орохгүйгээс хойш зүгээр л
эргэн тойрныхоо хайртай хүмүүстэй цаг гаргаад хайраас хайр бий болдог, хүчирхийллээс хүчирхийлэл бий болдог. Тийм болохоор болж л өгвөл 3 сая 500 хүн янгуулаа штэ бид нар хайрыг л биеиндээ түгээж инээмсэглэл гэдэг бол ямар ч танаас мөнгө гарахгүйгээр хүн нэгэнд итгэл өгч өгдөг. Магадгүй хин нэг л хараад инехэд тэр хүн тэ ямар их урам авахыг одоо таашгүй штэ тэ. Би бол хүн миний өмнөөс хараад инээмсэглэхэд би маш их баярлалтай. Надад сайхан санагддаг. Тэгэхээр би биедээ л сайхан дулаан хайрыг л түгээж байх юм бол тэгэл аянда бүх юм болох үстэй. Нэг томоор одоо нэг яагаад яг зүгээр л эргэн тойрондоо би биедээ өнөөдрөөс эхлээд гэдэг шиг тийм л болно дөө бол. За маш их баярлалаа. Та хайрыг түгээж биеиндээ цаг зарцуулж гэдэг чинь тэгээд манай студид үзэгчдийн маань хүндэтгээд тийм ээ бидний хүндэтгээд хүрэлцэн гэж цаг хугацаагаа зарцуулж байгаанд маш их баярлалаа. Тэгээд сансан бодсон бүхэн нь бас сэтгэлчлэн бүтгүүлтгой хамгийн гол нь эрүүл сарвал байгаараа тийм ээ эрч хүчтэй тааж байгаас эрч хүчтэй хүндээ тийм тэгээд маш их сэтгэл хангалуун сэтгэл дүүрэн амар тайван байгаараа гэж хүсье. Өнөөдрийн дугаарыг та бүхэнд хүрэхэд Startliz замун Чимээ Publishing Babylon хамгийн баян хүн болон Janus Flower цэцгийн лөгөөд хамтран ажиллаа. Тэгээд дараагийн дугаараас эхлээд exclusive brand банаас хамтран ажиллахаар болж байна. Баярлалаа. За тэгээ манай Liz манай контент ярилцлага маань YouTube сувг Bucket List Talk гэдэг YouTube сувг болон Startliz-ээр даваа гараг болгоны 21 цагаас та бүхэнд хүрэхээр болж байгаа. Тэгээд бүгдд нь баярлалаа. Камерны ард байгаа залуучуудаа, зочиндоо тэгээд үзэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Эрүүл сарвал байцгаагаараа, сэтгэл амар тайван байцгаагаараа, аз жаргалтай байгаарай. Баярлалаа.